Үзэгч та бүхэн ямар гэрээ цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлсэн гэмтэрэг зөрчлийн тоон мэдээлэл болон онцлог хэргийн шийдвэрлэлд тодорхой төрлийн гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэе. Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт 46521 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж 424 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагт шилжүүлжээ. За бүртгэгдсэн хэргийг ангиллаар нь авч үзвэл хүний амь насыг хохироосон 12, бусдын биед халдаж хохирол учруулсан 160, хүний бэлгийн эрхчлөлөө халдшгүй байдлын эсрэг 9, өмчлөх эрхийн эсрэг 121, олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг 9, хүрээлэн байгаа орчны эсрэг 9, хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 89, бусад төрөлд хамаарах 15 хэрэг байна. За иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс дараах хэргийг бид онцолж байна. Бага насны хүүхдийг садар самунд уруу татсан тохиолдолд эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. За эцэгчүүд та бүхэн хүүхдийнхээ цахим хэрэглээнд тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна. За учир нь цагдаагийн байгууллагад Facebook, Instagram зэрэг платформудаар дамжуулан бага насны хүүхдийг садар самунд уруу татах, ёс бус дүрс бичлэг, зураг илгээсэн зэрэг гэмтэргийн талаарх гомдол мэдээлэл цөөнгүй бүртгэгдэж байна. За тухайлбал 2022 оны 7 дугаар сард 13 настай охин Агийн Facebook цахим хаяг руу садар самууныг сурталчилсан зураг дүрс бичлэг, бусад зүйлийг зориуд илгээж үзүүлсэн гэх хэрэгт иргэн бэг холбогдуулан шалгаж түүний хүүхдэд садар самууныг сурталчилсан хууль бус үйлдэлд эрүүгийн хуулийн тусгай ангийн 16-гийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагтагчаар татаж мөрдөн шалгах ажиллагааг явуулж энэ оны 1-р сарын 24-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагт шилжүүллээ. За өнгөрсөн 2024 онд цагдаагийн байгууллагаас хүүхдэд садар самуун сурталчилсан, уруу татсан гэх 20 хүний хууль бус үйлдэлд мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна. За иймд эцэгчүүд та бүхэн хүүхдийг цахим орчинд альва эрсдэл, гэмтэрэг зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. За дээрх үйлдэл түүнээс үүдэн гарах хор хохирлоос хамаарч нийгэмд аюултай, гэмбуруутай үйлдэлд эрүүгийн хуульд заасан хариуцлага оногдуулдаг бол хууль захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн тохиолдолд зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгэл оногдуулж шалган шийдвэрлэдэг. За өнгөрсөн 7 хоногт цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 74428 гомдол мэдээлэл бүртгэгдэж 74231 иргэний үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж дээрх нийт зөрчлийг шийдвэрлсэн байна. За бүртгэгдсэн зөрчлийн хэргийг ангиллаар нь авч үзвэл олон нийтийн газар зүй бусаар бие авч явах 4927, танхаарах 205, хүний биед халдах 431, гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль зөрчих 318, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 66681, бусад 1866 зөрчил байна. Дээрх 74231 зөрчлийг шийдвэрлэлийн төрлөөр нь авч үзвэл шүүхээс баривчлах шийтгэл оногдуулсан 351, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтууруул гундааны зүйл хэрэгсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож давтан зөрчил гаргасан үндслээр баривчилж эрх хассан 119, замын хөдөлгөөний дүрм зөрчсөн 674 иргэнийг торгож эрх хасах шийтгэл оногдуулсан бол за мөн хүүхдийн эрхийг зөрчсөн 104 иргэнд 31 сая 200 мянган төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 318 иргэнийг шүүхээр 7-оос 30 хоног баривчлуулах саналыг хургуулж шийдвэрлүүлжээ. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн онцлог зөрчлийн талаарх мэдээллийг хүргэе. Энэ оны 1-р сарын 7-ны өдөр нэр бүхий иргэний цахим хаягаас гэртээ тоглосныхоо төлөө зодууллаа гэх гарчигтай видео мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн. Цахим орчинд нийтлэгдсэн гэмтэрэг зөрчлийн шинжтэй мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж иргэн Г-ийн энэ оны 1-р сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байх орон сууцнд танхаарсан хүүхдийн бие махбодод халтсан үйлдэлд зөрчлийн тухай хуулийн 5-ын 2 дугаар зүйл, 6-гийн 20 дугаар зүйлд заасны дагуу энэ оны 1-р сарын 27-ны өдөр торгох шийтгэл оногдуулах саналтай шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн байна. Иргэд та бүхний гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлсэн гэмтэрэг зөрчлийн талаарх тоо мэдээллийг хүргэлээ. Та бүхний шинэ 7 хоногийн ажилд амжилт хүсье.